Зарим төргийн их үзэгчтэй нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлэг эхэлж байна. Энэ өрөө бид Монголын санхүүгийн салбарын үйлчилгээг солонгоруулах боломж гарц байна уу гэдэг энэ асуудлаар бол нээлттэй хэлсэн. Тэгэхээр өнөөдөр Монголын санхүүгийн зах зээлийг нэг том супермаркет гэж харуул. Энэ супермаркетад хэр олон үйлчилгээ хийгддэг юм, хэр олон худалдан авагч энд байна. Үнэхээр худалдан авагчийг олон болгохын тулд санхүүгийн энэ үйлчилгээг хэрхэн яаж солонгоруулах гарц боломж шийдэл бидэнд байна гэдэг сэдвээр ярилцсан. Ингээд хэлцүүлэгт оролцох зочтой өрье. Анх хоёрын бэлгүүн MIBG компанийн гүйцэтгэх захирал эдийн засагч сайжрахын наран төвлөрдөр хан инвестмент менежмент олон улсын компанийн захирал Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн дугрын жаргал сайхан залуу судлаач ирээдүйн манлайлагч сангийн тэргүүн даваа сөрөнгийн ангар Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Жамсран доржийн дэлгэр сайхан санхүү эдийн засгийн дээд сургуулийн санхүүгийн удирдлагын тэнхимийн зөвлөх багш эдийн засагч Отгонбатын бат бэлэг санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн хэлтсийн дарга Та бүхэн сая харлаа Монгол санхүүгийн салбарын солонгорох боломж гарц байна уу? Тэгэхээр энэ шийдлээр магадгүй одоо бидний үзэж байгаа үзэгчдийн хувьд санхүүгийн салбар гэдэг маань өөрөө яг юу юм бэ? Энд юу ордог юм бэ? Эндээс хэдүүлээ ярилцлага эхлэх үү? За жаргал санаа ус эхлэв. За миний одоо бас нарийн мэрэгжлийн улсууд энэ байна. Тэр улсууд нэмж засаг залруулах байлгүй дээ. Зүгээр би бол яг өөрөө бол зүгээр дугаар хорооны иргэн жаргал сайхны нүдээр ингээ харахад бол санхүү гэхээр зэрэг одоо хүний биеэр харьцуулах юм бол нөгөө цусаар гүдэг юу суцаар гүдэг цус юм уу да тийм ээ нийгэмд бол ухаандаа бол нийгмийн иргэн болгонд хүрэх одоо тэр эрчим хүч гэдэг юм одоо нөөцийг нь хүргэж өгч идэг. Гол артерийн судас байна. Тийм. Ер нь бол тэр одоо юу үгээр хэлбэл товчхон хэлэх юм бол одоо тэр цусан хангамжийн систем юм болов. Тэр өнөөдөр манай Монголд бол одоо яг үнэхээр эд ис болгондоо манай энэ санхүүгийн нөөц маань энэ хүн болгондоо хүрч чадж гэнэ үгүй гэдэг талаар өнөөрөө нэлээд сайн нухацтай ярьж чадах болов гэж бодох юм. Тэгэхээр өнөөдөр санхүүгийн үйлчилгээ аав нэхэр за магадгүй миний хувьд бол ингэж харж байна. За банкнаас очиж зээл аваад эргэлтэнд оруулах. Дэлгэр жаргал гэж үү. Тэгэхээр санхүүгийн сектор гэдэг өөрөө сая жаргал сайхангой хэлдэг үнэ. Тэгэхээр энэ эдийн засаг өнөөдөр мөнгөөр тогтож байгаа, мөнгөөр дутагдж байгаа тийм тохиолдолд тэрхүү мөнгөний эргэлт хэмээх зүйлээр л эдийн засаг өнөөдөр дэмжигдэж байна л да. Тэгэхээр мөнгөний эргэлт нь ямар олон хувилбартай, ямар олон чиглэлтэй, ямар олон арга замаар хийгдэж байна. Тэрнийхээ хэрээр эдийн засаг өөрөө өсч хөгжиж, түүгээрээ дэмжигдэж байдаг. Өнөөдөр бидний өмнө тулгамдаад байгаа асуудал бол санхүүгийн секторын гол бүрэлдэхүүн хэсгүүд манайд хэлбэрийн хувьд байгаа боловч банк байна, даатгалын салбар, сангууд байна. Тэгээ өрнгийн зах зээл байна. Гэсэн хэдий боловч энэ эдгээр нь зохих төвшөндөө хөгжиж чадаагүй улмаас нөгөө саяны яриад байгаа цусны эргэлт нь хангалттай бус мөнгөөр тэтгэгдэж дэмжигдэж чадахгүй мөнгөнд тодорхой зөв чиглэлтэйгээр урсах зөв газараа очиж чадахгүй байгаагийн улмаас өнөөдөр бас санхүүгийн сектортой холбоотой тодорхой асуудлууд бидний өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын бас нэгэн шалтгаан болчиход байгаа юм. Тэгэхээр Монголын өнөөдөр санхүүгийн салбар яг ямар бүтцэн байна? Улс орнуудтай харьцуулбал бэлгүүнд би одоо яг энэ асуултыг тавих гэдэг юм л да. За юу түрүүчийн жаргал сайхаа хэлдэг яг үнэ л дээ. Одоо хүнээр ярих юм бол нэг бодлын одоо нөгөө цус багталтай хүн гэдээ ярьдаг шүү дээ тийм ээ. Царайн цонх хийчихсэн би нэг тийм сайн биш. Өндөр тиймэрхүү байдалтай байна л да. Тэгээ санхүүгийн хамгийн гол нь салбарын маань бүтцэн гэдэг нь бол тэр одоо тэр цусан дотор явж байгаа одоо хүчил төрөгч амин дэмүүд нь хүний эд эсрүүдэд яаж очиж гэсэн үг л дээ. Яг ингээ харангуут манай Монголд байж байгаа санхүүгийн салбар маань одоо хүний суц гэж үзэх юм бол тэрүүгээр явж байгаа цус маань өндөр нэг салбар хэтэрхийх давамгаалчихсан. Одоо жишээ нь хүчил төрөгч нь хэтэрхийх давамгаалчихсан. Бусад нөгөө очих хөстө амин дэмүүд маань эд эрхтнүүдэд буюу эдийн засгийнхаа бусад салбаруудаа хурж очиход айгүй хэцүү болчиход байгаа энэ үед л байж байна л да. Тийм болохоор магадгүй бид нар өндөр санхүүгийн салбарыг солонгоруулах талаар ярихаар цуглаж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр бусад улсуудтай харьцуулбал хамгийн наазах нь Оросын албаны улс гэдэг юм уу? Казахстан ч юм уу? Та харьцуулт ерөнхийдөө харьцуулаад харахад бол яаруулагч нөгөө график тетрэ өгөөд хэдүүлээ тайлбарчвал арай ойлгомжтой байна. Оросын албаны улс, Казахстан, Сингапур, Монгол гэсэн дөрвөн орныг бол ерөнхийдөө харьцуулж харсан л да. Эхний ээлж нь бол Оросын албаны улсыг харахад бол банкны салбар нь бас мэдээж давамгаалах чиглэлтэй нийт санхүүгийн салбарын бол 73% эзэмшиж байгаа. Энэ нь болохоор нийт банкнуудад байгаа активын хэмжээ. Актив гэдэг нь бол банкнуудын хөрөнгө тийм ээ.
Хөрөнгөний зах зээл 25% буюу өнөөдрийн байдлаар Оросын хөрөнгөний зах зээлийн нийт үнэлгээ нь бол 380 орчим тэрбум доллар байна л да. Энэ бол сүүлийн үед нөгөө Америк доллар болон Орос рублийн хоорондын харьцаанаас бас доллараар илэрхийлэхлээр иймэрхүү баг бас гарч байгаа. Яг хоо даатгалын зах зээл бол Оросын хувьд бол маш бага байна. Энэ бол нийт нэг санхүүгийн зах зээлийн 2% эзэмших буюу 30 тэрбум долларын зах зээл байна л да. Хэрвээ дараагийн улсуудыг харъя гэх юм бол Казахстан байна. За мэдээж Казахстан бол манай хойд төрш Орос улстай бас тун ижилхэн бүтцтэй байгаа. Нийт санхүүгийн салбарын 62%-ийг нь бол банкны салбар эзэмшиж байна. Үүнээс бол 35%-ийг нь хөрөнгөний зах зээл эзэмшиж байна. Яг хоо Казахстан бол Оростой харьцуулахад харьцангуй бага байгаа. Мөн түнчлэн даатгалын салбарыг нь бол 3 тэрбум доллар буюу 3%-ийг нь даатгалын салбар эзэмшиж байгаа. Гэтэл эндээс нэг сонирхолтой зүйл юу вэ гэхээр дараагийн слайдээр харуулах юм бол Сингапур улс байсан тийм үү? Сингапур улс байгаа. Сингапурын хувьд бол ерөнхийдөө одоо шинэ Швейцар гэж Азийн Швейцар гэж нэрлэгдээд байгаа улс л та. Сингапурын хувьд бол ерөнхийдөө энэ санхүүгийн салбарын бүтцэд байгаа энэ гурван зах зээл маань гуруула айгүй ижил тэгш байралтай байж байгаа юм л да. Одоо чинь банкны салбар гэхэд 33%, яг 3%-аас нэг нь хөрөнгөний зах зээл 30, даатгалын салбар нь бол 37 байгаа. Даатгалын салбар ийм том байгаа нь яагаад ийм том байна вэ гэхээр нөгөө хамаг хөрөнгө оруулалтын сангууд, institutional investor гэж ярьдаг. Энэ хөрөнгө оруулагч нар маань ихэнх нь өөрсдийнхөө төвийг Сингапурт байгуулж байна л да. За ингээд Сингапур бол их зөв бүтцтэй харагдаад байгаа юм л да. Тэгээд яг хуу цаашдаа бол манай Монгол улсыг харуулах юм бол манай Монгол улсын нийт санхүүгийн салбарын маань бүр 94%-ийг нь банкны салбар эзэмшиж байгаа. Банкны ер нь санхүүгийн салбар маань өөрөө ер нь нэг тийм том биш, ойролцоогоор нэг 11.6 орчим тэрбум долларын салбаралтай манай Монгол улсын санхүүгийн салбар бол. Үүнээс 600 сая буюу нийт одоо салбарынхаа 5%-ийг нь л хөрөнгөний зах зээл буюу Монголын хөрөнгөний биржтэр байгаа компаниудын нийт зах зээлийн үнэлгээ эзэмшиж байгаа юм л да. Даатгалын салбар бол бүр жижигхэн, нийт нэг 60 сая долларын даатгалын салбар. Уг нь бол энэ гурав чинь харьцаа нь нэлээд ойролцоо байж санхүүгийн салбар нэлээд эрүүл хөгжилтэй гэж харах нь үстэй. За яг хуу аль нь эрүүл үү гэдгийг бол хэлэхэд хэцүү байх л да. Зүгээр яг хуу аль улс нь илүү их одоо хөгжлийг тодорхойлж чадж гэнэ гэдгээр нь илүү харьцуулах юм бол Сингапурыг ингээ хараад аваад үзэхэд бол гурван салбар нь гурван айгуу тэгшхэн байгаа юм л да. Тэгэхээр энэ улс орнуудын санхүүгийн салбарын харьцуулалтаар ингээ харахад бол энд дөрвөн харьцуулсан улсыг дөрүүлэнгийн харьцуулаад харахад одоо хамгийн баруун талд харагдаж байна Оросын холбооны улс. Оросын холбооны улс бол энэ дотроос санхүүгийн салбар нь бол хамгийн өндөр, хамгийн том улс байна л да. Бидний харьцуулсан дөрвөн улс дотроос. Энэний дараагаар харахад бол Сингапур бол ямар тэгшхэн хуваарлагдаж гарч ирсэн байгааг харж байгаа бах. Үүний араас Казахстан явж байна. Казахстан бол бас нэлээд санхүүгийн салбараар тэгшхэн хуваарлагдсан. Яг харьцааг нь харах юм бол баг Оросын холбооны улсаас баг илүү тараан байршуулт хийж чадсан тийм санхүүгийн салбартай байна. Эндээс бол үзэгчд маань харж байгаа манай Монголын санхүүгийн салбар бол хэр жижигхэн байна вэ? Энийг томруулахын тулд бид нэр цаашдаа ямар ажил төлөвлөж хийх шаардлагатай вэ гэдгийг бол эндээс хэлхэн харж болох байхаа. Тэгэхээр энэ санхүүгийн салбарыг нэлээд бас нэг өргөжүүлээд урт хугацаатай санхүүжилтийн одоо бий болгох тий бодит шаардлага байгаа учраас бид нар өнөөдөр солонгоруулах асуудлыг бол яриад байгаа шүү дээ. Өсөлтөө энэ санхүүгийн салбарт нэлээд дутмаг байна уу гэж харагдаад байгаа. Энэ дээр зангар даргаас. За бас ингээ улсуудын жишээг харууллаа. 4 улс авсан байна тийм ээ. Ерөнхийдөө ингээд өндөр хөгжилтэй болон одоо хөгжиж буй улсуудаа ерөнхийд нь авч үзэхэд бол хөрөнгөний зах зээл нь хамгийн том байдаг. Энэ 3 одоо санхүүгийн салбар дотроо хөрөнгөний зах зээл нь хамгийн том нь. За дараад нь даатгал. За ерөнхийдөө ингээд 3 дахь нь арилжааны банкны систем явдаг. Гэтэл ингээ Монголын хувьд болохоор арилжааны банкны систем нь одоо нийт зах зээлийнхаа 90-с дээш хөгжлөд байна шүү дээ. Хөрөнгөний зах зээл нь баг ажиллагаа байхгүй, даатгалын зах зээл нь хөгжөөгүй. Яагаад ингээ бусад улсуудын хувьд хөрөнгөний зах зээл нь их тийм чухал үүрэг оролттой байд юм бэ гэхээр ерөөсөө л тодорхой. Хөрөнгөний зах зээлээс одоо урт хугацаатай хүү багтай энэ санхүүжилтийг их усрыг босгох одоо ганц боломжтой салбар нь хөрөнгөний зах зээл. Үүгээрээ урт хугацаанд хөгжлийн одоо бүтээн байгуулалтуудаа санхүүжүүлдэг. За банкны зээлээр урт хугацаанд ийм одоо хөгжлийн байд юм уу бүтээн байгуулалтын одоо төсөл санхүүжилт улс байхгүй. Тэгэхээр яхаа манад нөгөө санхүүгийн бүтц нь анханасаа буруу явцсан. Ингээд нэг хөрөнгөний зах зээл хөгжөөгүй учраас ингээд бас урт хугацаанд төслүүд одоо санхүүжиж чадахгүй бас улсынхаа хөгжлийн одоо тушаа болчиход байна л да. За нэг жишээ хэлэхэд сая ингээд 888 ингээд төсөл сонгон шалгарууллаа. Засгийн газар маань.
Гэтэл нөгөө 888 төслөө банкны зээлээр санхүүжүүлэх гээд оролцсон. Банкны зээл гэдэг нь юу гэхээр богино хугацаатай одоо барьцаа хөрөнгө шаарддаг. За дээр нь эхний жилээсээ эхлүүлээд хүү төлж эхэлдэг, хоёр дахь жилээсээ эхлүүлээд үндсэн төлбөр төлж эхэлдэг. Ийм одоо төлбөрийн графикийг давж гардаг ямар ч төсөл байхгүй. Ерөнхийдөө төслүүд яадаг вэ гэхээр 2 3 эхний 1 2 3 жилдээ бүтээн байгуулалтын ажлыг хийчихэд 5 дахь жилээсээ эхний одоо мөнгө нэмэх урсгал нь орж ирдэг. Тэгэхээр энэ том бүтээн байгуулалтын төслүүдийг ганц санхүүжүүлж чаддаг салбар нь хөрөнгийн зах зээл. Энэ одоо хөрөнгийн зах зээлийг санхүүжүүлж одоо хөгжүүлж жийжил одоо улс орны ирээдүйн хөгжиж шалтгаална. Тэгэхээр манай санхүүгийн салбарын бүтэц одоо саяны хүмүүс ярьж бүтэц арай л буруу байна. Тэгэхээр энэ санхүүгийн салбарыг одоо болсон солонгоруулах ийм эрхцэн орчин манад ер нь байна уу? Санхүүгийн зохицуулах хороо энэ дээр ер нь яаж ажилладаг юм? Санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол санхүүгийн салбарыг зохицуулдаг төрлийн байгууллага тийм ээ. Тэгэхээр энэ манай бүтэц өөрөө түрүүн судалгаатай шилжлээ, тэ нөхцөл байдлыг шилжлээ. Банк нь өөрөө даамгаалцсан. Заавал дэлхийн шигт бол банк болон банкнаас бусад санхүүгийн салбар гэж байгаа шүү дээ. Тэгэхээр нон банкинг гэхээр одоо энэ даатгал үнцаас болон бичиг санхүүг явна. Тэгэхээр энэ тэнцвэртэй байдлыг хангахын тулд зүгээр 50% нь банк те бусад 50% нь болохоор хөрөнгөний зах зээл, даатгалын зах зээл гэдэг эзлэхээр ингэж зохицуулахаар ер нь бол төлөвж явж байгаа. Хамгийн гол асуудал гэвэл эрх зүйн орчин өөрөө боловсронгуй болоод яваад байдаг. Хөгжлийн төлөө гээд хүмүүс бүгд эрсгаагаад байдаг. Хамгийн гол нь яаж гэдэг нь сухал шүү дээ. Яаж хэрэгжүүлэх гэдэг нь яаж хэрэгжүүл ямар арга замаар өнөөдөр би энд оролцож байгаагийн хувьд энэ хүмүүс ярих байх гэж бодож байна. Яагаад эднэр одоо хөгжөөгүй? Гол өвчний нь олъё тийм үү хүнээр. Яагаад тэр солонгийн 7 хоног шиг бүрдэхгүй байгаа юм те. Энэ шалтгаанаа олъё. Тэгээд тэрийг яаж шийдээд цаашдаа ямар арга зам юм. Тэгэхээр энийг тодорхойлохын тулд энэ хэлцүүлгийг хийж явах гэж бодож байна. Судалгаа бол хангалттай 20 жил хийлээ. Дуурайж үзлээ, зохиож үзлээ тийм үү. Тэгэхээр цаашдаа ямар арга барилаар ажиллах юм бэ? Ямар зөв бүтцээр ажиллах юм бэ гэдэг дээр бол манайх бол ажилласаар ирсэн. Гэтэ энэ бол бүтэц гэдэг бол өөрөө улсын хурал болон засгийн газрын шийдвэр өөрөлдөх юм бол цогцоор шийдэх хэрэгтэй. Зүгээр миний хувийн зүгээс яаж харддаг вэ гэхээр одоо санхүүгийн салбарын зохицуулалтын байгууллагад ажиллаж ирсний хувьд харахад бол зохицуулалтын байгуул дангаараа энийг хийж чадахгүй маа. Энэ нь өөрөө одоо банкны карт байлаа гэхэд тэрэн дээр зүүрлж хэлэхэд банкны карт байлаа гэхэд банкны картын дугаар гэж өгдөг тийм үү. Тэгэхэд арталтаа заавал дансны дугаар гэж өгдөг байхгүй. Тэгэхээр тэр арталтаа дансны дугаар байгаа шиг энэ санхүүгийн салбарт арталт нь бүх уул уурхайн хөдөөж ухын салбарууд байж хэвчтэй шүү дээ. Тэгээ тэр нь урталтаа үйлчлүүлэгчтэй хүрдэг тийм гурван байж хэвчтэй тийм үү. Тэгэхээр өнөөдөр засгийн газар дээр бол зохицуулалтын биржин улсын их байна. Хөдөөж ухын бирж улсын их байна. Бүх юм нь одоо улсад хамааралтай болсон явж байгаа. Тэр нь нөгөө яг бүтээгдэхүүнүүд нь өөрөө хувийн секторууд нь гарахаас илүү засгийн газар гаргаад явах юм бол энэ нийлүүлэлт нь хаагдана гэж үзэж байна тийм ээ. Тэгээ тэрийгээ дагаад иргэдийн оролцоо хангах тийм арга замууд зөндөө байдаг. Одоо бид нар бол харлаа шүү дээ. Яа харахгүй Монголын санхүүгийн зах зээл яагаад одоо ингээд артерийн сүтс нь ингээд тасалдах хэмжээндээ хүрсэн ийм бүтцэн ийм өөрөө ийм уруу пирамид шиг болцсон ийм байгаад байгаа юм бэ. Одоо бид нар ямар болох эргэцэн орчмол хангалттай байна тийм. Бүтцийн үед ийм байгаагаа харлаа. Тийм л да. Зүгээр эргэцэн орчин хангалттай байна гэж ярьлаа. Эргэцэн орчин маань ердөөсөө өнгөрсөн жил хангалттай боллоо л доо. Бидний хувьд бол өнгөрсөн жил үнд цасны тухай хуулийг бол шинжилж найруулсан баг тий. Энэ хуулиар бол тун айтайхан хууль болсон. Тэрнээс өмнө бид нэр маш том боломжийг алдсан л да. 2009-оос 2013 14 оны хүртэл манай Монголыг зорж исэн гадаадын хөрөнгө оруулалт айгүй их байсан. Манай дотоодын эдийн засаг бол зарим жилүүд 17.3% хүртэл өсөж исэн. Энэ өсөлтийг дагаад гадаадын хөрөнгө оруулагч нар Монголд орж ирээд Монголд орж ирэхдээ Монголын хөрөнгийн биржээр дамжиж орж ирэх гэсэн сонирхол айгүй их байсан. Гэтэл тухайн үед хууль эрхцэн орчин маань ямар байсан гэхлээр заавал ашигтай компани байх хэрэгтэй. Заавал ердөөсөө баг барууныхаар ярьдаг бол Microsoft ч юм уу тийм ээ. Ийм он удаан жил ажилласан айгүй ийм том компани байгаад жилийнх нь орлого нь тэдэн тэрбумаас давсан гэсэн ийм айхтар заалтуудыг тавьчихсан. Зөвхөн ийм л компани хөрөнгийн биржээр гарч байна. Тийм биш бол яриад хэрэггүй. Тэгж ярьдаг байсан. Тэгэхээр зөндөө олон төслүүд энэний доогуур нь яваад шүүлтүрийг нь орч чадлагүйгээр үлдсэн байхгүй. Гэтэл одоо бид нэр ингээд хууль эрх зүйн орчин хэдий сулруулсан ч гэсэн манай Монголыг зорддог нэг мөнгө маань дахиад байхгүй болсон. Гадны хөрөнгө оруулагч байхгүй болсон. Тэгэхээр одоо бид нар тулгарч байгаа зүйл дотоодын хөрөнгө оруулалтыг хөрөнгөлөөсөн бий болгох гэдэг ч юм уу. Энэ дээр тулгарч байгаа юм. Хөрөнгө оруулалт дээр бол ерөөсөө тодорхой шүү дээ. Одоо нийгмийн даатгалын сангийн мөнгө хөрөнгөлөөдөг тийм үү.
төсөвт орж ийн гарч ийн гэж ярьдаг тийм ээ. Энэ мөнгө өрөнгө одоо нийгмийн даатгалын сангийн мөнгө өрнгийг хөрөнгөний зах зээл рүү оруулдаг олон улсын жишээ байдаг тийм. Тэгэхээр энэ дээр хэн засгийн газар хин шийдвэр гаргах засгийн газар гаргана тийм. Тэгэхээр дотоодын нөөц болцоонууд өөр гадны хөрөнгөөр болтуулан дотоодын гэж ангилах юм бол дотоод нөөц болцоонууд бол байгаа гэж үзэж байгаа байхгүй. Одоо энэ олон төрлийн компаниуд биш үү? Одоо нийгмийн заавал банкуд дээр ер нь баг хөвөл маягтай байгаад байдаг тийм үү? За та энэ дээр ямар тайлбар? Би бол ингэж хараад байна л да. Одоо мэдээж хэрэг одоо тэр нөгөө бүтэц маань бол улс орон болгондоо бол өөрийн онцлогийг харгалцсан тийм зохимжтой харьцаатай байх л ёстой байх тий. А тэгтэл өнөөдөр яаж ч зөв цэвэр энгийн логикоор ингээ бодоод үзэх юм бол дан ганц одоо банкнаас санхүүгийн үйлчлэгийн салбар маань хамааралтай байна гэдэг маань одоо түрүүн янз бүрийн жишээл авч яана л да. Бас өөр нэг дугаар хорооны иргэнд хамгийн ойлгомжтой харьцуултыг би хэлье гэж бодож байна. Тэр маань жишээлбэл одоо хүний биеэр ингээ харьцуулах юм бол өрөөсөө хөл дээр л догонцоод байна л да. А нөгөө банк гэдэг өрөөсөө хөлтэй. А нөгөө өрөөсөө хөл маань ажиллахаа болждөг юм уу нэг гимтчих юм бол ингээд нийгмээрээ сүхэрч унчих гэдэг шүү дээ. Тийм ч учраас одоо бол нөгөө хоёр дахь хөлийг нэн даруй бий болох ёстой гэдэг тийм ойлголт бол ер нь нэлээд төлөвшөд ах шиг байна. А тэрнийг нь бол бас нөгөө янз бүрийн одоо засгийн газрын олон төрийн болон одоо засгийн газрын олон хөтөлбөр нөгөө зорилт морилт юмнууд дээр бол уг нь бичээд тэгээд бас хуулиудыг нь бас нэлээд гайгүй болгоод одоо бол яг нөгөө ингээд нэг гол оролцогч хідэн гол одоо оролцох ёстой бүтцүүдийг нь басчгүй гэж бий болгочод ах шиг байгаа байхгүй. А одоо энэ дээр бол баг миний бодлоор бол илүү улс төрийн шийдэл баг илүү хэрэгтэй болов. Энэ банк бол одоо өөрөө сайн явж байна. Банкны салбар бол одоо өөрөө үндсэндээ бол нэлээд тийм хөл дээр тогтчихлоо шүү дээ. А нөгөө нэг тэнцвэр болж байх ёстой нөгөө хоёр салбар маань бол одоо гарч ирэхгүй байгаад байгаа байхгүй. Хэдийгээр хууль нь тийм бол одоо хоёр өнгөтэй ч байна гэдэг юм тийм үү. Тэгвэл солонгочийн ямар үрд бий болтой тийм үү. Сайхан нартай өдөр бороо орж ижил болно шүү дээ. Тэгэхээр нар бол дэлхийд дээр ирдэг ш тусаа шүү дээ усаагаар. Тэгэхээр энэ хур бороо мэт улс төрийн шийдвэрлэл хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ дутаад байна л гэж харж байна л дээ. Тэгэхээр улс төрийн гэхээсээ илүүтэйгээр энэ жишээлх юм бол засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төр тусцсан байдаг. Тэгээ энийг нөгөө яг тулд шийдэх асуудал байна. А зүгээр ингээд ер нь аливаа асуудлыг шийдэхэд байдал анзаардаг л да. Жишээлх юм бол аливаа асуудлыг ажил хийхдээ улсын хурал засгийн газраар шийдвүүлчихэд тэрийг ажил хийцэн гэж үнэлэх тийм арга барил байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэрийг шийдвүүлчихэд тэрийг яг тэр гүйцээд дуустал нь шийдэж ажил хийчлээ гэж ярих хэрэгтэй болж байгаа байхгүй. Манай эдийн засгчдад тэгэхээр бидний яриад байгаа зүйл нь бол банкны систем бол хэд давмгаалсан. Энэ мэдээж хэрэг бүтцийн хувьд бол буруу гэдэг нь ойлгомжтой. Сүүлийн үеийн эдийн засгийн загварын хувьд банкнд суурилсан эсвэл хөрөнгөний зах зээлд суурилсан эдийн засгийн талаар хадгалцангуй маргаантай асуудлууд байгаад байдаг. А гэтэл сүүлийн 20 жилийн хооронд бол хөрөнгөний зах зээлд суурилсан эдийн засаг, хөрөнгөний зах зээлийн эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө нэх давмгай байд юм байна гэсэн энэ зүйл бол ерөнхийдөө өндөр хөгжилтэй орнуудад батлагдчихад байгаа. Тэгэхээр банк суурьасаа илүү хөрөнгөний зах зээл суурьтай ийм эдийн засаг байх нь шаардлагатай юм байна гэсэн асуудал. А тэгэхээр бидний өнөөдөр яриад байгаа нэг асуудал эндээс эрх зүйн орчноо сайжруулж, дэд бүтцээ сайжруулж, сүүлийн үед бидний магадгүй хөрөнгөний зах зээлийн талаар хийсэн гол ажлууд тэр, бусад зах зээлийн талаар хийсэн гол ажлууд бол тэр. А тэгэхээр эндээс миний хувьд хувь хүнийхээ хувьд дүгнэхэд бол бид хуулийг хийгээд дүрм журм заавруудыг гаргаад зах зээл хөгждөг юм байна. А тэгээд бидний хувьд дэд бүтцийг бий болгоод бас зах зээл хөгжихгүй. Гэхдээ мэдээж зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай нэгэн гол толгойн чулуунуудын хэсэг мөн үү гэвэл мөн. А гэтэл санхүүгийн зах зээл юун дээр тогтдог юм бэ гэхээр өөрөө энэ зах зээл итгэлцлийн зах зээл байдаг. Гэтэл өнөөдөр Монголын ард түмний дотоодын зах зээлийг хөгжүүлэе гэж ярих юм бол Монголын ард түмний энэ зах зээлд итгэл байгаамаагүй. Энэ итгэлийг бид нар анхын зах зээлийн суурьаас мөн 5 толгоогоор дамжуулаад ард түмний сэргэж байсан итгэлийг бол алдаад байгаа. Тэгэхээр ард түмний итгэлийг сэргээхийн тулд бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр хамгийн гол нь энэ зах зээл дээр тэдгээрийн итгэлийг төрүүлэхэд бүтээгдэхүүн чухал. Сая улс төрийн шийдлийн тухай ярьж байна л да. Улс төрийн шийдэл бол маш их хэрэгтэй, дэмжлэг хэрэгтэй, төрийн дэмжлэг энэ зах зээлд зайлшгүй шаардлагатай. Тэгвэл өнөөдөр бид нар өмч хөвчлөл, ашигт малтмлын тухай хуульдаас стратегийн сайн төслүүдийг бүгдийг нь биш шүү дээ. Дампуурхаж байгаа компанийг хөвчлөх юм бол дахиад ард түмнийхээ итгэлийг сэргээх биш бүр нураахаж юм болно л доо. Тэгэхээр сайн төсөлд, сайн төрийн компаниудыг энэ зах зээлээр дамжуулан хөвчлөх ёстой, энэ зах зээлээр дамжуулан үнэтэйс нь зарах ёстой. Ингэж гэмээр тэдгээр энэ итгэл мэдээж бодит байдал дээр сэргэнүү гэхээс ичнээ магтаад бол тэр бодит байдлаар харуулахгүйгээр ард түмний итгэл сэргэхгүй гадаад дотоод өөрөнгө оруулах байхгүй.
Хоёр дахь нэг гарцсан нь бол одоо бид 5 толгойн хүн болгоны эзэмшээд байгаа гэж яриад байгаа. 5 толгойн төслийг амжилуулснаар бол хүн болгонд хувьцаа болон хөрөнгөний зах зээл гэдэг зүйлийн өгөөжийг бодтойгоор мэдрүүлэх боломжтой. Миний санаа бол ер нь энэ л байна. Тэгэхээр мэдээж бид нар өнөөдөр санхүүгийн салбарыг одоо яаж олон тулгууртай болох вэ? Одоо ядаж энэ 3 тулгуур дээр тэнцвэртэй гэдэг наран төгөлдрийн хувьд Миний төрөнд хэдүүлээ гарсан. Манайх Хан Investment Management гэдэг компани бол хөрөнгө оруулалтын инсан байгаа Сингапур төвтэй. Тэгээ манайх бол 2011 оноос хойш бол яг хөрөнгө оруулагч гэдгээр явж ирсэн Монголд сүүлд одоо 2014 оны тооцоолоор болох юм бол бараг жилийн 4-5% хөрөнгө Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтыг одоо манай компани одоо энэ төслүүд одоо авсан байгаа. Оруулсан байгаа гэж тооцоолж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл яг хөрөнгө оруулалтыг бид нар хийдэг. Тийм болохоор яг бид нар бол Монголын хөрөнгөний бирж дээр болон хувьцаа худалдаж авч бас ажил хийдэг байгаа. Энэ дээр бол миний зүгээс харж байгаад ярьж байхад бол солонгорох гэдэг дээр бол бид нар яг одоогийн байдлаар хамгийн анхны зүйл нь болохоор бид нар бас хөрөнгөний зах зээл гэдэг юу гэдэг юм бэ? Хөрөнгөний зах зээл дотор юу оршиж юм бэ гэдгийг бас жоохон хэлсэн зүг бах гэж бодож байна. Яг вэ гэх юм бол яг одоогийн байдлаар ингээд хүмүүст ярих юм бол банк тэгээ хөрөнгөний зах зээл тэнгүүд хөрөнгөний бирж гэж боддог байгаа. Монголын хөрөнгөний бирж тэгээ яг үндэл гэхэд Монголын хөрөнгөний бирж өөрөө оролцогч юм байна. Өөрөө чинь хувьд Монголын хөрөнгөний зах зээлд оролцоход хэр одоо хүндрэлтэй ч юм уу тий тулгамж байгаа асуудал юу вэ? Иймэрхүү асуудлыг шийдвэл бид нар шиг хөрөнгө оруулагчид энэ дээр тийш ажиллаж байна тий. Юу гэдэг юм бол би эхний хэлжинд болохоор Монголын хөрөнгөний бирж гэдэг нь жишээ нь бол бусад газар бол Монголын одоо тэр хөрөнгөний бирж гэдэг биш одоо тэр чинь securities хувьцааны бирж гэж нэрлэдэг байгаа юм. А хөрөнгөний зах зээл гэдэг чинь бол өөрөө бол бас өөр юмтай. Өөрөлдөх юм бол шууд хөрөнгө оруулалт байна. Тэгээд төслүүдэд шууд хөрөнгө оруулдаг. Тэр нь болохоор шууд хувьцааг нь тэр дор нь аваад биржээр дамжуулах шаардлагагүй. Тиймэрхүү юмуд байна. Яагаад хөрөнгөний зах зээл бий болох шаардлагатай вэ гэх юм бол банкных болон банк бус санхүүгийн байгууллагууд нар бол бүгд зээлээр бүх юм шийдэгддэг. А хөрөнгөний зах зээл болохоор тэрийг бол өөр аргаар бас шийдэх болцоотой байдаг тийм. Заавал тэрийг одоо хувьцааг нь худалдаж компаниг бол хувьцааг нь худалдаж авах жишээтэй. Тэгээ шинээр одоо ингээд компаниуд бол компани ч юм ямар нэгэн төсөл мөнхөр гоё сайхан төсөл байлаа гэд даанчтай одоо өөрсдийн барьцаа авахгүй эсвэл ингээд маш ингээд эрчимтэй ажиллаж байгаа залуус ч юм уу те юм хий гэхээр мөнгө хөрөнгө босгоё гэхээр Монголд бол зөвхөн л юу байгаа байхгүй юу? Банкар дамжуул ихэд энэ барьцаа байхгүй эсвэл тийм урд ажиллаж исэн тийм туршлага байхгүй гэдгээр нь бол банкны хөрөнгө босдгоо. Хөрөнгө босгүй болохоор ч олон өөрсгчийн олон одоо бас бэрхшээлтэй одоо бизнес эрхлэж дөнгөж бизнес орж байгаа ч юм уу хөрөнгө одоо санхүүгийн зах зээл тоглоё гэсэн хүмүүс тулгараад байгаа учраас бид нар өнөөдөр яаж солонгоруулах вэ гэдэг одоо тохиолдол тэр даатгал урт хугацааны санхүүгийн их усөр бий болгох. Жишээлх юм бол хувийн компаниуд хөрөнгөний бирж дээр хувьцаа гаргах гэдэг асуудал нь шүү дээ. Ер нь бол манай хувьцаат компани биш, хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд бол голцоо гэр бүлийн компаниуд гэдэг. Тийм үү? Тэгэхээр ер нь гэр бүлийн компани тэр угшил ойлголт бол өөрөө тэр хувьцаагаа бүхэлдээ хадгалах те гэр бүлээрээ хадгалж явах гэх сонирхол байдаг. Дэлхийн шигээр бол энэ хязгаарлагдмал хариуцлагатай компани насжилт бол 5-8 жил байдаг. Хамтардаг, бизнес хийлээ, тодорхой ашиг оллоо, тэгээд задардаг тийм процесс судалгаагаар харагдаж ирсэн. Энэ сонирхол нь өөрөө хувьцаат компани хэлбэрээр ажиллах тэр хувьцаагаа бусдад нээлттэй болгох тий. Тэрийг нь тодорхой хэмжээний квот байдгийг мэдэхгүй шүү дээ. Ерөөсөө бүх нийтийн юмч болчоор өөрийнх нь хөрөнгө байхгүй юм шиг ойлголт. Сэтгэхүйн өөрчлөлт хийх хэрэгтэй байхгүй юу? Нэг, хоёрдугаар тэгэхээр хэрвээ энэ тохиолдолд тэгвэл яаралтай ямар арга хэмжээ авах вэ тийм үү? Тэгвэл төр өөрийнхөө Мят, Гох ч юм уу тийм үү? Төрийн өмч зөндөө компани шүү дээ. Энийхээ хувьцааг квотоор төрд нь салбараараа хамаарад, салбараасаа хамаарад хувьцааны хяналтын вакцины авах юм уу, дийлэг онолохыг авах юм уу те хэдэн үн энэ компани төр байвал зөвхөлтэй нийтэд хэдийг гаргах юм тийм үү? Энэ шийдлүүдийг гаргах ёстой гэж үзэж байна л да. Тэгээ би энийг л одоо улс төрийн шийдвэр гэж хараад байгаа байхгүй. Тэр сэтгэхүйг өөрчлөн гэдэг нь бол нэлээ том ажилтаа бас. Манай санхүүгийн суурийн хувьд бол дангаараа энийг зохицуулах бол үнэхээр боломжгүй юм байна. Тийм учраас санхүүгийн зах зээлийн хөгжлийн хөтөлбөр 2020 гэсэн тийм хөтөлбөрийг одоо их хурлаар өргөн барьж батлуулахаар ажиллаж байна. Энд бол гол зорилго нь юу вэ гэхээр одоо түрүүний хэлдэг тэр төрийн эмчит компаниудын өвчлөлийн асуудал, хөрөнгөний биржийн асуудал те. Тэгээд дээр нь энэ даатгалын компаниудын энэ дотоодын бүтээгдэхүүн эзлэх хувийг яаж дэвшлүүлэх юм? Яг яаж гэдгийг ямар арга замаар гэдгийг эн чинь өөрөө оролцоо нь засгийн газар тийм үү? Энэ гадны энэ байгууллагууд
бас хамааралтай учраас нэгдсэн шийдвэртэй, малгай шийдвэртэй тэр доороо бүгд үүрэг хүлээж ажиллая л гэсэн ийм зохицуултыг л хийх гэж оролдож байна да. Энэ юу гэдэг уучлаарай. Том энэ санхүүгийн зохицуулах хороо шиг ийм одоо төрийн нэлээд тийм хүчтэй ийм байгууллага хөтөлбөрөөр дийлэхгүй гэдэгтээ бол би бол санал зүг нийлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ асуудлын мөн чанар нь цаанаасаа яагаад ингэ гарч ирээд байна вэ гэхээр зэрэг жишээлбэл одоо биднээсийн санхүүгийн үйлчлэгийг солонгоруулна гэхээр зэрэг чинь тэнд байгаа одоо нөгөө түрүүний биднээсийн ярьдаг хүчил төрөгчтэй харьцуулж болох үст тийм санхүүгийн нөөцийг одоо хэрэгцээтэй хүн болгон руу нийгмийн эд усган руу болгон руу хүрдэг тэр замыг нээж өгөх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ талаа нөгөө талаасаа бол энэ мөнгөтэй хүн хэрэгтэй болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр мөнгөтэй гэхээр зэрэг биднээс хоёр төрлөөр харж болно л да. Нэг нь бол гадаадын мөнгө гэж болно. Нөгөөх нь түрүүн өөрийн чинь асуудаг нөгөө дотооддоо мөнгө байна уу? Байж болдгоо мөнгө гэдэг. Түрүүн нөгөө нийгмийн даатгал матгал гэдэг ингээд ярьлаа шүү дээ тий. Тэгэхээр энэ хоёр дээр бол хамгийн эхлээд аль алин дээр нь хамгийн их айлгаж байгаа юм бол итгэл Монголд итгэл байхгүй болчиход байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо нөгөө өмчлөх эрх рүү нь халддаг ч байдаг юм уу, саяын нөгөө алдар 106 лиценз нөгөө 3 хүнийг нөгөө юунд хийдэг, эсвэл одоо нөгөө саяын лицензээ авч байгаа сая 100 сая долларын өрөнд ордог ч юм уу те. Яг энэ зүйлүүдээс чинь болоод нөгөө Монголд итгэл байхгүй буюу итгэлийг одоо цаан чинь бол эргээгээд юу гэхээр зэрэг нөгөө оруулж байгаа хөрөнгө нь хэр одоо аюулгүй байна уу, баталгаатай байна уу? Энийг одоо бий болгох тухай асуудал байгаа тийм. Ерөнхий утгаараа ингэж хэлэхээр болно л доо. Гэхдээ итгэлийг манах шийдвэр буюу хууль тогтоомжоор алдсан шүү дээ. Итгэлийг тийм алдсан. Тэгэхээр энийг эргээгээд яаж бодох вэ гэхээр бас мөн зөрөгтэй шийдвэр хууль тогтоомжоор л олж авна. За хууль тогтоомжоо баталчлаа гэж бодъё л доо. Тэгэхээр тэр итгэл чинь зүгээр алдснаасаа илүүд боломж олгож иж тэр нөхөх асуудал яригдэн шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ өөрөө гадна талдаа итгэл байхгүй бол дотор талдаа яах вэ? Тийм үү? Ингээ хүлээгээ суугаад байх юм уу, тийм. Тэгэхээр дотоодын нөөц бололцоогоо ашиглаад тэгээд тэр засгийн газар өөрөө уул уурхай хөдөө аж ахуй бүхэл салбарыг багцаар нь зохицуулж штэ. Өөрөлдөх юм бол мөрийн хөтөлбөрийнхаа дагав. Энэ зах зээлийн санхүүгийн зах зээлийн оролцоонд засгийн газрын оролцоог түлхүү зөрөгтэй нэвтрүүлэх тийм шаардлагатай л гараад. Бүх юм хамаарахгүй бас. Хамаарна. Энэ дээр болохоор зэрэг болоо шүү дээ. Яг тэр улс төрийн шийдлээс мэдээлэл түрүүн яаж байгаа байхгүй те. Тэгвэл одоо нөгөө энэ дээр чинь бол иргэд ингээд хоршоод одоо нөгөө хөрөнгө оруулалтын сан гэдэг юм байгуулъя гэдэг нь хууль муулийг гаргацсан шүү дээ. Одоо тэгээд тэр маань ягаад бодит байдал дээр хэрэггүй вэ? Эргээгээл одоо нөгөө энэ иргэд маань бол энэ дээр итгэхгүй байна. Хоёрдугаар түрүүн дэлгэр сайхан захирлын төрний багшийн хэлдэг нөгөө бүтээгдэхүүнүүд нь бас байхгүй шүү дээ. Одоо нөгөө жишээлбэл уучлаарай одоо ангар захирлаа би одоо муулж хэлэх гэдэг юм биш. Хөрөнгөний биржиг бол ингээд нэг сайхан одоо дэлгүүртэй харьцуулах юм бол айгүй гоё сайхан супермаркет ингээд барьсан. Дотор нь орохоор зэрэг нөгөө сайн одоо нөгөө баталгаатай бүтээгдэхүүн байна уу байхгүй. Мөн тэр дотор нь мөнгөтэй худалдан авахч байна уу гэхээр зэрэг нөгөөх нь байхгүй байгаа байхгүй. Тэгээд бас асуудлыг бас дандаа нөгөө тэр талаас нь ярих үг нь буруу юм байгаа. Ингээд солонгоруулалтаа ярьж штэ тийм ээ. Одоо хөрөнгөний зах зээлээ хөгжүүлэх талаар ярьж байна. Боломж нь бол байгаа. Хамгийн гол нь ихлээр хөгжүүлэх одоо сонирхол байх хэрэгтэй төр зэгт. Одоо засгийн газар Монгол банк санхүүгийн зохицуулахаар тасаа ярьлаа ш хөрөнгөний бирж бүтээгдэхүүн байхгүй байна гэдэг. Энэ бол ташаа мэдээлэл. Сая өнгөрсөн 11 сараас засгийн газрын үнцаас орж ирлээ. Одоо эрсдэлгүй өндөр өгөөчтэй одоо хугацаа байна. Бас урт хугацааныхч байгаа. Одоо бүх талаараа арилжааны банкнаас давуу талтай ингээд засгийн газрын үнцаас орж ирлээ. За тэгээд нэг 4 сарын хугацаанд бас ингээд тодорхой хэмжээгээр бас иргэдэд оролцоо нэмэгдэж байна. Ингээд 4 сарын хугацаанд 150-аас 200 орчим одоо шинэ тоглогч одоо Монголын хөрөнгөний зах зээлд орж ирлээ. 100 тэрбум төгрөгийн засгийн газрын үнцаас хөдөлж авсан байна. Одоо банкнаас бусад гэж ярих юм бол хуучин бол засгийн газрын үнцаасыг зөвхөн нэг 4-5 хэлжээний банк л одоо хуваа авчдаг байсан. Харин сүүлийн 4 сарын хугацаанд одоо 150-аас 200 орчим одоо яг иргэд аж ахуй нэгж гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нар хөрөнгөний зах зээлд орж ирлээ. Брокер дилерээр дамжуулаад тийм. Тэгэхээр ямар ч боломж нь бол байгаа. Харин энэхүү ингээд дөнгөж одоо боломжийн нэгдсэн зах зээлийг улам цаашаа хөгжүүлэх гэсэн сонирхол нь байх хэрэгтэй. Гэтэл яг өнөөдрийн байдлаар энэ сонирхол нь байхгүй. Яагаад байхгүй? Одоо бодит байдалтай харьцуулж ярихад одоо энэ хөрөнгөний биржээр одоо дамжиж зарагдсан засгийн газрын үнцаасыг цааш нь улам одоо өргөжүүлээд энэ одоо хөрөнгө оруулагчийн тоог нэмэгдүүлэх уг нь боломж байсан. За ингээ өнгөрсөн 12 сард жишээл санхүүгийн зохицуулахороо тогтоол гаргасан. Одоо арилжааны банкуд бид нар арилжааны банкудад одоо бүх талаар нь давуу тал одоо олгочод байгаа байхгүй юу? Яагаад арилжааны банкуд нийт санхүүгийн зах зээлийнхаа 90-с дээш үеийг эдэлж ийнэхээр банкны системд давуу тал олгосонтой л холбоотой. Тэрнээс яг одоо ижил гараанаас
ижил нөхцөлтэй өрсөлдөх юм бол хөрөнгөний зах зээл төрүүлэл явна. За ингээд жишээлбэл арилжааны банкныхаа бизнес хийх хэрэгтэй тийм үү, тусгай зөвшөөрөлтэй. Хөрөнгөний зах зээлийг тустай байж байна. Энэ хөрөнгөний зах зээл нь брокер дилерийн бизнес өв. Гэтэл арилжааны банк нь одоо банкныхаа лиценз дээр нэмээд брокерийн лиценз авцсан. Ингээд нөгөө хөрөнгөний зах зээл хөгжих боломж нь байхгүй болсон байсан байхгүй юу? Тэрийг нь жишээлбэл өнгөрсөн 10 дуусаад би бас үнийг бас нэлээд үнэлдэг. Одоо тухайн санхүүгийн зохицуулах хорон дарга баяр сайхан дэд дарга даажимнаар үнэхээр зөрөгтэй шийдэл гаргасан. Тэр 11 банкны одоо брокер эрхийг цуцалсан хорооны урлаар оруулаад. За ингээд яг энэ шийдэл гарсны дараа жишээлбэл хөрөнгөний биржийн арилжаа огцон нэмэгдсэн. Нөгөө нэгэнт банкудаар ордсын газрын боонд авах боломжгүй учраас яг нөгөө брокер дилерийн компаниар дамжаад хөрөнгөний бирж орж ирж байгаа. Уг нь ингээд энийг гараанаас одоо тэгш хэрэгтэйгээр өрсөлдөх юм бол хөрөнгөний зах зээл боломж байгаа. Гэтэл яасан бэ гэхээр нөгөө 11 банк нь гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан, сангийн яамд гомдол гаргасан. Бидний брокерийн эрхийг одоо буцаж нээж өгөөч гэдэг. За 1-р сар тэгээ санхүүгийн зохицуулах хороо мэдж байгаа тийм ээ. 11 банкны брокерийн эрхийг нь одоо буцаагаад нээгээд өгсөн. Ингээд буцаад нөгөө дөнгөж хөл дээр тогтчихсон хөрөнгөний зах зээл буцаад нөгөө төв банкныхаа буюу одоо арилжааныхаа банкнуудаас тийм доор орчих. Одоо нөгөө бүх томоохон хөрөнгө оруулагч нар одоо хөрөнгөний зах зээл рүү биш одоо буцаад төв банк буюу арилжааны банкны систем рүү орчод байна л да. Тэгэхээр энэ хөрөнгөний зах зээлийг хөгжүүлэх гэж байгаа бол энэ банкны системд ерөөс адилхан нөхцөлөх ёстой. Одоо татвараас чөлөөд юм бол хоёулынгийн татвараас чөлөөлөх ёстой. Одоо хуулийн хамгаалалт өгд юм бол хоёуланд нь одоо хуулийн хамгаалалт өгөх ёстой. Гэтэл одоо та бүхэн мэдэж байна. Одоо үн цаасны зах зээлийн тухай хууль гарсан гэж бэлгүүн захирал хэлж байна тийм ээ. Тэрэн дээр ямар ч давуу тал байхгүй байхгүй хөрөнгөний зах зээл дээр. Гэтэл банкны тухай хуулийг аваад үзэх юм бол бүх талынх нь хамгаалт хийгээд өгсөн байд. Одоо сүүлд орсон өөрчлөлтөөр банкны одоо хадгаламжийг одоо бас татвараас чөлөөлсөн. За дээр нь одоо хадгаламжинд даатгал гараад өгсөн төрөөс үнэгүй. Тийм ээ. За дээр нь одоо жишээлбэл одоо санхүүгийн хүндрэлд орох ч юм уу альва нэгэн байдлаар хүндрэл орох юм бол засгийн газрын эсвэл одоо төв банкны зүгээс бүх хамгаалах юмнууд байж байгаа. Өнөөдөр арилжааны банк Монгол банк болохгүй. Гэтэл нөгөө талд нь хөрөнгөний зах зээл за одоо брокер дилерийн компаниуд жинхэнэ бор зүрхээр явна гэдэг шиг одоо ингэж яваад байгаа юм л. Гэтэл нөгөө талд нь яагаад арилжааны банк одоо нийт санхүүгийн зах зээлийн одоо 90-с дээш хувийг эзлээд байна гэхээр хууль эрх зүйн одоо орчиндоо тэр арилжааны банкнд давуу эрх олгосонтой холбоотой. Ийм давуу эрх та энэ дээр. За энэ бол банкны тухай хуулийн шинсэн хариулга, үн цасны зах зээлийн тухай хуулийн шинсэн хариулга эхлэхээс өмнө би бүгд процессд нь оролцож явсан л та. Тэгэхээр энэ бол өөрөө эрх зүйн зохицуулалтын асуудал тийм үү? Эрх зүйн зохицуулалт гэдэг нь ямар учиртай вэ гэхээр банкнд олгосон зөвшөөрлийн нэр үн цасны зах зээл дээр брокер үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрлийнх нь нэр нь өөрөө маргаантай байдаг. Энэ бол өөрөө эрх зүйн маргаан байдаг. Тэр улбаа нь өөрөө энэ асуудлыг үүсгээд маргаантай байдлыг үүсгээд шүүх мөх яваад байна л да. Тэгэхээр би энэ дэр бол ганц юм хэлэх гээд байгаа нь өөрөө банк өөрөө энийг хараа тулаа охин компаниар хийх болцоотой тийм үү? Банк өөрөө бол хийхсгүй шүү дээ. Энэ хөрөнгөний зах зээл дээр хараат болон охин компаниараа дамжуулж оролцох эрх нь банкны тухай хууль дээр өгдөг хөхгүй юу? Үн цасны хууль дээр биш. Энэ талд нь тэр бор зүрхээрээ явж байгаа брокер дилерийн компаниуд гэдэг нь шүү дээ. Энэ хоёр хууль батлагдсан цагаасаа л маргалдаж ирсэн. Бидний бизнесийг булаалаа. Тэ? Эднэр бол бид нар булаагаагүй. Та нар бол дид бүт заалгаа. Бид нар бол дид бүт сайт хийя. Энэ нэг талаараа банкуд хараа тулаа охин компаниар орж ирж байгаа нь энэ зах зээлийг дид бүт сайтаагаараа хөгжүүлэх гээд байгаа юм шиг. Нөгөө талаараа булаагаад байгаа. Яг энэ тэр брокер дилерийн компаниудыг төдөөс өдөө хүртэл ингээд хараад байхад бол яг энэ гадны хөрөнгө оруулалтыг татах тийм үү. Тэгээ чадварч бэхжих янз бүрийн талаараа шүү дээ. Энэ асуудал бол нэлээд бас учир дутагдaltaй явж ирсэн л дээ. Гэтэ ер нь Монголд хөрөнгөний зах зээл хөгжих ёстой бол бид нар яагаргагүй брокер дилерийн компаниудад чадахжуулаад энэ хөрөнгөний зах зээлийг чинь яг нэгсэндээ би бол хөл гэж харж байна. Хөдөлгөгч тийм үү? Хөгжүүлэх ёстой шүү. Тэгэхгүй бол одоо банк хамгийн брокер дилерийн ажил хийгээд байгаа юм. Манай үндэсний том брокер дилерийн компани шүү дээ. Өөрөө хувьцаат компани болоо явцсан тийм ээ. Хувьцааг нь гадаад дотоодын зах зээл дээрээс хөрөнгө оруулагч нар авдаг. Тэд бол одоо
монголчууд л байгаа шүү дээ. Тэгэхээр бусд нь яагаад тэгж чадахгүй байна гэдэг асуудалтай зэрэг гараанаас ихсэн. Биднес Энэ дөр хүний нөөцийн асуудал маш чухал үед. Бас чухал. Биднес нөгөө одоо санхүүгийн зах зээл гэж байгаа. Одоо бид нар бас нэг 3 дахь их үүсвэрээ ярихгүй байна. Энэ бол одоо урт хугацааны санхүүгийн үүсвэрийг татан төвлөрүүлж буцааж те энэ зах зээлд эргэлдүүлэх. Энэ бол даатгалын систем байх. Даатгалын асуудал байх бах. Энэ дээр эдийн засгчд маань та нар юу гэж бодож байна? Бид нар ярьлаа шүү дээ. Санхүүгийн зах зээл бол ингээ 3 юу байна? Банкс, сангуу, даатгал гэдэг. За. Ер нь бол үндсэн асуудал бол миний бодлоор бол яг яах чаргагүй боловсролын асуудал байгаа л да. Хүмүүс бол юу юм санхүүгийн зах зээл болон хөрөнгийн зах зээл энэ юу гэдгийг сайн мэдэхгүй учраас те. Эцэст бол өөр асуусан Монголд ерөнхийдөө хөрөнгөтэй хүмүүс байгаа юм. Хөрөнгө ягаад Монголоос хөрөнгө татчих болохгүй юм. Тэр бол боломжууд бол байгаа. Тэгээд тэр боломжуудыг бий болгох гэж их оролдож байна те. Эргэцэн орчноос сайжруулад байна. Гэхдээ бол монголчууд нь өөрсдөө хизээчтэй ингээд хөрөнгө оруулж бас мэдэхгүй. Хөрөнгө оруулах юм бол нэг байр авдаг те. Тэгээд эсвэл машин авдаг ч юм уу тэр хавцаа юм. Гэхдээ бол хөрөнгө оруулалтаар ямар ашигтай юм бэ? Яагаад хөрөнгө оруулалт юм бэ? Яагаад тэр одоо жишээ нь компани төсөлч хөрөнгө оруулж байгаа тэрүүгээр яагаад юу авах хэвээр тэр компани хөрөнгөж авснаар яагаад тэр компанид ашигтай юм бэ те? Мөн компани зүгээс бас хөрөнгө оруулагчаа яагаад ингээд сайн одоо итгэлийн нэг авч үлдэх нь яагаад чухал юм бэ гэдгийг бол яг үндэ хэлэхэд ойлгож байгаа хүмүүс маш ховор байгаа. Яг ийм байгаа юм л да. Намтгал дээр уучлаарай. Яг ч тасч. Чи түрүү юу хөрөнгийн хүүсвэр байгаа юу гэж хэллээ те. Байгаа гэж дүгнж байгаа байхгүй. Тэрэн дээр бол би санал хэлэхгүй байгаа. Хөрөнгийн хүүсвэр манай Монголд байхгүй одоохондоо. Яг л тэр хөрөнгийн хүүсвэрийг чинь мэдээ чиний түрүү чи хэлдэг бол зөв. Одоо иргэдийн болвол яг энэ хөрөнгийн зах зээлийн буюу даатгалын зах зээлийн энэ санхүүгийн хэрэгслүүдийг ойлгох мэдлэг нь бол тийм хангалтгүй байгаа нь бол үнэн. Тэгэхээр энийг хийх ёстой вэ гэхээр урдаас нь төлөвлөсөн менежментийн баг гүйцэтгэх. Энийг тэр нэг институционал хөрөнгө оруулагч буюу яг танай компани шиг юм хөрөнгө үтэрдэг ийм компаниуд гүйцэтгэх. Энэ компаниуд нь байдгүй. Яагаад байдгүй вэ гэхээр нэгдүгээрт нь манай Монголын хөрөнгөний бирж дээр байгаа компаниуд тайлан тооцоо гаргаж өгдөг. Нөгөө түрүүн дэлгэр сайхан багш хэлсэн шүү дээ. Энд чинь гол ихтгэл дээр суурилд юм а гэд. Нөгөө итгэлийн гол төрүүлдэг мэдээлэл нь нээлттэй биш. Итгэлээ яаж авч үлдэхээ компани нь бас мэдэхгүй байгаа байхгүй. Даатгалын зах зээл дээр тухайлж хэлэх юм бол том уулархан компаниуд манай даатгалын компаниудад даатгалын эрсдлээ даатгах ямар ч болцоо байхгүй шүү дээ. Энд чинь өөрөө манай даатгалын компаниудын дөрмийн сан жоох учраас тэр эрсдлийг даах чадвартай компани байхгүй байгаа юм тийм. Тэгэхээр энэ даатгалын салбар дээр бол за та онцлоод урт хугацааны даатгалыг хэлж чинь тийм. Урт хугацааны даатгал бол Японы төртөл маш хөгжсөн байдаг. Жишээлх юм бол манад тэр ингэж байгаа шүү дээ. Банкнаас 20 жилийн хугацаатай зээл авлаа. Тэгэхээр даатгалын компани урт хугацааны даатгалын компани даатгуулах ёстой шүү дээ тийм үү. Гэтэл нөгөө жилээр даатгалаа хийгээ яваад байгаа асуудлууд байна. Дээр нь тэр даатгалын компаниудын одоо жишээлх юм бол иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгийн асуудал нь тийм үү. Даатгалын тохиолдол бий болсон тохиолдол тэрийг нь олгочдөг байх. Энэ үйлчлэгийн даатгалын зах зээл дээр бол нэлээд асуудал бий. Гэхдээ энэ асуудлыг бол зохицуулахын тулд та солонгын 7 хоног гэж хэлж байна. Солонгочийн хоорондоо ууссан зохистой харьцаатай байдаг шүү дээ. Энэ бусад салбаруудтай харьцах зохистой харьцаа тэр даатгалын мөнгө хөрөнгийн зах зээл рүү оруулах тийм засгийн газрын бонд руу оруулах гэсэн тийм зохицуулт хийгдээд явж байгаа л да. Яг энэ гадаадын даатгагчийн мөнгө бол гадагшаа урсж байгаа тэр бол манайх зүгээр фронтинг буюу одоо зуучилтыг шимтгэл авдаг хэлбэрээр явж байна. Сая төрийн төсвийн хөрөнгөөр бол хөдөөжхийн даатгалын корпорац байгуулагдлаа. Тэгээ энийг бол үйл ажиллагаа нь чигдрэж явбал бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах байх гэж үзэж байгаа. Асуудал бас ингэж шиг байна. Хитрхи хараач хараад гадны хөрөнгө оруулагч нь орж ирэх хэрэгтэй гэдэг юм уу? Эсвэл гадны одоо бэлгүүн цар хэллээ шүү дээ. Институционал хөрөнгө оруулагч, мэрэгжлийн хөрөнгө оруулагч орж ирэх хэрэгтэй гэдэг. Хамаагүй. Уг нь дотоодынх нь эндээ байгаа байхгүй юу? Одоо дотоодын мэрэгжлийн хөрөнгө оруулагч гээд хамгийн том нийгмийн даатгалын сан Монголд байна. Одоо бид тэр Сингапурын мэд Хонконгийн, Англи, Америкийн хөрөнгө оруулалтын санг оруулж ирэхээс өмнө эхлээд дотоодынхоо нийгмийн даатгалын санг дотоодынхоо хөрөнгийн зах зээлд оруулаад сурах хэрэгтэй. Ингэснээ дараа гадныхаа орж. Гэхдээ бид нар засгийн газар нь одоо хөрөнгийн зах зээлд итгэхгүй байна. Нийгмийн даатгалын сан хөрөнгийн зах зээлд итгэхгүй байна. Ийм тохиолдолд гадныхыг оруулж ирнэ гэдэг чинь логикгүй асуудал байхгүй юу? Тэгэхээр хөрөнгө та байхгүй нэгжсэн Монгол бол мөнгө байна. Нийгмийн даатгалын сан гэдэг сая бас өнгөрсөн 2-7 хоногийн өмнө асуудал үүслээ шүү дээ. Одоо нийгмийн даатгалын сан одоо та бидний мөнгө байхгүй юу? Одоо даатгалын сан тийм ээ. Бидний цалингаас суудагдаад явдаг мөнгө. Энэ мөнгө өнөөдөр яаж байршиж байгаа сая 2-7 хоногийн өмнө ил боллоо шүү дээ. 10% хүүтэй арилжааны банкунд дээр байршиж байгаа байхгүй юу? Хөрөнгийн зах зээлийн хамгийн том тоглогч нь одоо даатгалын сангууд байдаг. Тэр дотроо улсын болон одоо бусад хамтарсан сангууд байдаг. Гэтэл Монголын хувьд нийгмийн даатгалын сан нь
одоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хамгийн том тоглогч нь арилжааны банкнд засгийн газраас бага хүүтэй, засгийн газрын үнцээс 16% байхад арилжааны банкн дээр 10% байршуулна. Бүр эрсдэлтэй. Засгийн газрын бондууд эрсдэлгүй, дээр нь татваргүй маш олон одоо зорилгоор ашиглаж боломжтой юм бүтээгдэхүүн байхад тэр нийгмийн даатгалын сангийг удирдах байгаа нөхдүүд маань одоо эрсдэлтэй хүү багтай ийм санхүүгийн хэрэгсэл оруулж байна гэдэг чинь бид асуудлыг нөгөө гадаадын хөрөнгө оруулагч нар байхгүй байна гэж харах биш. Эхлээд дотоодынхаа асуудлыг зэкслэх хэрэгтэй байхгүй. Эхлээд эхний ээлжинд нийгмийн даатгалынхаа санг одоо оруулж ирэх хэрэгтэй хөрөнгөний зах зээл рүү. Яагаад ч хэлбэл миний мөнгийг эрсдэлтэй одоо хэрэгсэлд 10%-аар оруулаад байгаа юм бэ. Нөгөө талд нь эрсдэлгүй 16%-тэй засгийн газрын үнцээс хөрөнгөний биржээр арилжиж байна. Энэ 6% хүү хаач вэ гэдэг энэ асуудлыг одоо бид жишээлбэл тэр даатгалд одоо хоригдуулагч нийт иргэд жишээл шаардах хэрэгтэй. Сая хад 2-7 хоногийн өмнө хэд их хурлын гишүүд асуудлыг тавьсан боловч томьёолоо буруу гаргацсан учраас асуудал унтж жилэлд нөгөө арилжааны банкнд байршуулад түүгээрээ дамжуулж жишээлбэл тэр тэтгэврийн зээлийг жишээлбэл бууруулна гэх. Тэр яг томьёол нь буруу учраас нөгөө талд нь тоглолт хийгээд унгачиж байгаа байхгүй юу? Уг нь зүүн болохоор та нар арилжааны банкн дээр ерөөсөй байх ёсгүй 10% тайгаа тийм ээ. Зүгээр л энэ мөнгөө жишээлбэл 16% дор хаяж засгийн бондонд оруул тийм ээ. Энэ 6%-ийнхаа илүү олсон ашигаараа эсвэл тэр одоо тэтгэврийнх нь одоо зээлтэнд татаас өгдөг ингэж бас буулгах боломж нь байсан. Гэтэл нөгөө манай нөхдүүд томьёолоо буруулга гаргацсан учраас нөгөө талд нь жишээл банкны систем тоглолтыг унгахж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм хоёр боломж байна. Албан журмын даатгал гэдэг байгаа тийм үү? Одоо манад нэвтрээд 2-3 жилийн өмнө жолоочийн хариуцлагын даатгал байна тийм ээ. Тэгээд цаашдаа эмчийн хариуцлага тийм ээ. Хуулийн хариуцлага гэдэг олон улсын жишээ байна. Энийг нэвтрүүлэх гэж байгаа. Албан журмынхаас гадна сайн дурын үндсэн дээр даатгуулдаг даатгал нь шүү дээ. Сайн дурын үндсэн дээр даатгадаг даатгалаас гадна бас тусдаа энэ олон улсын жишгийг харах юм бол албан журмаар даатгах гэж тогтоодгүй. Сайн дураар даатгуулна гэж хүлээгээд байдаггүй бас нэг тийм юм байна л. Тэр нь юу гэхээр энэ даатгуулсан байх ёстой тодорхой салбар дээр харилцаан дээр шаардчихдаг байхгүй. Тэгэхээр тэр хүн чинь очил даатгуулна шүү тийм ээ. Тэгээ энийг чинь шаардна гэдэг нь тэр уул уурхай ч юм уу ямар үеийн салбар дээр очиж шаардлага тавих асуудал нь бас л нөгөө цогц шийдвэр салбарын шийдвэрүүд болчихж байгаа байхгүй. Нэг юм нэмээд хэлэхэд уг нь бол энэ банк даатгал хөрөнгийн зах зээл эдүүс чинь бол хоорондоо одоо бие биенээ устгасан үгүйсгсэн тийм бас салбар бас биш шүү дээ. Хөрөнгийн зах зээл нь өөрөө хөгжөө даатгалын салбар нь сайн хөгжөөд явах юм бол эргээд энэ мөнгөний урсгал чинь бас банкар өөрөөр нь гүгээд байгаа байхгүй те. Тэгэхээр энэ дээр бол бас нэг тийм харилцан бие биенээ ойлголцох, мэдээллийн илүү бас тогтолцоог бий болгох, ойлголтыг нэг болгох ийм бас нэг том ажил бас байна уу гэж ингэж мега санхүүгийн салбар гэдэг байгаа шүү дээ. Тийм ээ. Ерөөсөө солонгорох гэдэг монголоор бол тэр ч одоо мега санхүүгийн салбар гэдэг. Энд чинь ерөөсөө бие биенээсээ хамааралтай. Тийм учраас одоо тэр ангар захирлын хэлж байгаа нийгмийн даатгалын одоо нийгмийн тэр даатгал хариуцсан яам биш үү? Тэнд бол манайх болж гин бүтэж гин. Тэр яамдаа салбартаа бол тэр банкнд өөршүүлсэн ашигтай л байгаа. Ашигтай л байгаа мэдээж. Баталгаатай хүүгээ авчихын тэр үүрээ яадгийг. Уул уурхай дээр болохоор ингээ бодлоготой тусдаа бодлоготой өрнөөл юм. Өөр ингээ салбар өрнөөл юм. Гэтэл эн чинь хоорондоо уялдчихэд санхүүгийн салбар бүтнэ. Ерөөсөө энэ л байхгүй. Тэрнээс дороо сайн байгаад байна. Гэхдээ энэ нөгөө нэг системийн онол гэж одоо чухал юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр систем чинь өөрөө хоорондоо уялдаа холбоонд зөв хангалттай яг уягдж байж л энэ санхүүгийн салбар чинь өөрөө ерөөсөө системийн салбар шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол санхүүгийн салбар чинь өөрөө бусад бүх салбартаа уягдж байдаг. Түрүүний хэлдгээр арталтан тэр бүх салбарын бизнесүүд явж явах хэвээр, урталтан тэр үйлчлүүлэгч явах хэвээр. Тэгэхээр арталт нь нөгөө нэг нийлүүлэлт байхгүй болохоор урталт нь бас үйлчлүүлэгч нь орж ирэхгүй шүү дээ, тийм үү? Урталт нь хүлээлт байгаа дахта арталт нь юм байхгүй бол бас явахгүй. Ийм хөрөнгө оруулалтын менежмент мен ер нь бол хөрөнгө оруулалтын менежментийг хийж исэн хүний хувьд хэлэхэд бол яг эндээс бол хин бэлгүүн захирал жишээ нь хэлсэн байгаа. Бид нар бол ингээд хөрөнгө оруулалтын менежерүүд хэрэгтэй гэдэг. Яагаад хэрэгтэй вэ гэхээр бол яг чаргагүй жишээ нь ангар захирлыг хэлж байгаа шиг тийм. Одоо би ингээд ихтэндээ хэлсэн чинь боловсролын асуудал байна. Яг бол бид нар шиг угаасаа гээд мэдлэгтэй яг энэ талаар чиглээд сурсан бас хүмүүсийг ховор байгаа байхгүй тийм мэдэх. Одоо ингээд юу яагаад тэр одоо нийгмийн даатгалыг тэр чигээр нь нийгмийн даатгалын сангийг тэр чигээр нь одоо 10% юунд байршуулад гэхдээ 16% одоо үн цаас дээр яагаад байршуулж болоогүй юм бэ гэдгийг бол тэр хүн мэдээгүй л бас тийм асуудал гараад байгаа байхгүй. Тэн дээр нь болохоор яг тэрийг менежментийг хийж байгаа хүн бас маш ховор. Тэр чинь бол эцээцэд бол одоо жишээ нийгмийн даатгалын сан чинь бол
хин жаргал сайхан ахын хэлж байгаагаар одоо жишээ нь тэр чин бүх юм ингээд хоорондоо ингээд уйлддаг гэж байгаа шүү дээ. Ингээд иргэдэг гэж байгаа шүү дээ. Тэр сан чинь бол дангаараа хөрөнгийн зах зээл дээр ажиллахгүй шүү дээ. Хөрөнгийн зах зээл банкн дээр бас зээлээ тавина. Тэр чинь бол заавал тэр тийм байх ёстой байдаг. Тэгээ зарим хэсгийг нь бол ингээд хөрөнгийн зах зээл дээр эргэлдүүлэн тэрнийхэн үнэт цаасан дээрх эргэлдүүлэн нөгөөх нь биржин дээр эргэлдүүлэн энэ бүхий чинь яг ингээд яадаг тэр шинжилгээг гаргадаг, анализыг гаргаад ингээд хийвэл бид энэ сан хамгийн ашигтай байдгийн байна гэдэг бодлогыг гаргадаг тэр одоо менежментийн баг бас Монголд бас байхгүй байгаа хөөхгүй. Тийм баг бүрдүүлчихээр тийм бас багээс илүүтэйгээр бол манад хангалттай гадны зөвлөхүүдээс ажилласан байдаг. Зөвлгөөл хангалттай. За тэгээд ер нь ингэж шүү дээ хооронд нь одоо тэгвэл яах вэ те? Яах юм? Тийм бол арилжааны банкуудыг хувьцааг нь олон нийтэд яагаад арилжааж болохгүй гэж. Хятадын компани Хонконгийн бирж дээр Хятадын том төрийн банк өөрийнхөө хувьцаа Хонконгийн бирж дээр яг тийм асуудал нэг анууд банкны асуудал сөгдөг. За тэр өнгөрсөн юмны тухай. Цаашдаа гэдэг чинь. Тэгэхээр яагаад даатгалын компани хувьцаа хөрөнгөний бирж дээр гаргаж болохгүй гэж. Яагаад болохгүй гэж. За яагаад болохгүй юм гэхээр нэг юм хэлнэ. Тэгвэл тэрийг эхлээ шийдэл л. Яагаад болохгүй юм тэгвэл таны харж байгаагаар яагаад болохгүй юм? Яагаад болохгүй гэвэл одоо хөрөнгөний зах зээлийг идэвхжүүлэх сонирхол нь байх хэрэгтэй байхгүй юу? Энэ итгэлцэл байх нэгдүгээр хэрэгтэй. тохиолдсон. Үгүй итгэлцэл. Одоо би юу хэлэх гээд нэхэр одоо бид нар ингээд бүр одоо би түрүүний л бас санаа хараад яриад байна шүү дээ. Эхний ээлжинд засгийн газар нь өөрөө итгэх хэрэгтэй байхгүй хөрөнгөний зах зээл дээр. Хөрөнгөний зах зээл чинь санхүүжилт босгож байгаа нэг талбар шүү дээ. Зах зээл одоо засгийн газар нь өөрөө бондоо хөрөнгөний зах зээл дээр зардаг байх хэрэгтэй. Олон нийтэд. Гэтэл өнөөдөр яаж юм нэхэр төв банкн дээр дөрвөн банкны дотор хооронд зарчиж. Засгийн газар нь өөрөө хөрөнгөний зах зээл дээр биш арилжааны банкн дээр хандаж санхүүжилтээ босгож шүү дээ. Тэгэхээр бид бусад этгээдэг тийм ээ. Дотоодын иргэд аж ахуй нэгж гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгөний зах зээл дээр ороо гэж уриалгах чинь бас буруу байхгүй юу? Эхний ээлжин засгийн газар нь одоо хөрөнгөний зах зээл дээр итгээд бондо тэнд 100% арилжаалах хэрэгтэй. Зараад нь нийгмийн даатгалын сан орж ирэх хэрэгтэй. За дээр нь дараад нь бусад одоо нөгөө төрийн өмчт аж ахуй нэгжүүд нь банкнаас зээл авах биш харин бонд гаргаад хөрөнгөний зах зээлээ одоо хүчээр хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн наадахын одоо жишээлбэл хөрөнгөний бирж өөрөө 2011 онд 4 арилжааны банкнаас зээл авсан баг. Нөгөө Лондонгийн 14 сая доллар төлөхийн тулд хөрөнгөний бирж нь өөрөө арилжааны банкн дээр очиод зээл авж гинэ гэдэг чинь систем буруу яваад байна гэсэн үг байхгүй юу? Хөрөнгөний бирж өөрөө бонд гаргаад хөрөнгө одоо олон нийтээс дотоодынхаа тийм ээ хөрөнгө төвлөрүүлээд энэ хөрөнгөний зах зээл гэдэг чинь тийм ээ Монголын хөрөнгөний бирж гэдэг чинь одоо санхүүжилт босох боломжтой шүү гэдэг хувьцаа гаргаж болохгүй. Хувьцаа гаргаж болно. Харин эхлээд тэрийг бирж өөрөө үзүүлэх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл хөрөнгөний бирж нь өөрөө арилжааны банкуд руу гүгээд тэндээс зээл аваад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө асуудлыг бүр харьяаж ярих биш эхнийхээс нь эхлэх хэрэгтэй. Засгийн газраа эхлээд оруулах хэрэгтэй. Дараад нь нийгмийн даатгалсан сан. Олон улсын жишгээр бол яг сая 3 улсын судалгаа харагдаж байна л да. Манайд бол бараг 20 орны судалгаа энэ төр байдаг юм. Тэгэхээр энэ ерөнхийдөө ингээд анзаараад тахт бол энэ арилжааны банкнд хяналт хяналт биш үү? Манайх тэр санхүүгийн регулятор хийж байгаа байгууллага бүгдийн бас хяндаг юм лээ. Зүгээр нөгөө Монгол банк өөрөө ингээд тусдаа хянаад ингээд зааг хан өрчөд нь шүү дээ. Банк бусад санхүүгийн зах зээлээр оронд хан өрчөд. Тэгээд энэ ханыг яаж нураах юм гэхээр эн чинь өөрөө засгийн газрын оролцоо маш чухал байхгүй. Энийг хэлээд байгаа улсын хурлаар шийдэх асуудлууд ч байгаа байхгүй. Энд чинь хууль тогтоомж эргэцүү орчин өөр. Манайх ингээд сайжирчлаа хууль батлагчлаа юмгууд эн чинь өөрөө нэг хууль батлагчаал цаашдаа 5 жил 10 жилийн дараа өөрчлөх хэрэгтэй юм гэсэн юм байхгүй шүү дээ. Энд чинь амьд үеж явах хэрэгтэй болохгүй бол цааш өөрчлөл явах. Ер нь бол энэ хөрөнгө оруулалтын орчийг савлгаагүй байх, доктортой ойлгох, өрсөлдөх чадварыг нэлээд дээшлүүлэхэд биднэрт одоо юу хэрэгтэй өнөхөр доктортой орчин. Дотоод зах зээл, гадаад зах зээл тийм үү? Тэгээд санхүүгийн зах зээл бүр л ирэх мэдэгдээд байна тийм үү? Тэгэхээр манай нөхдүүд өөр өөрийнхөө өнцгөөс л ярьж байна л да. Тэгэхээр хөрөнгөний зах зээл одоо энэ солонгорсон 3 үндсэн тулгуур маань бол хоорондоо интеграцтай байх хэрэгтэй. Нэгдүгээр таны даатгалын зах зээл дээр эхлээд жишээлээ ярихад даатгалын зах зээлийн эрхцүү орчин, төрийн оролцоо өөрөө хангалттай бус байгаа. Гэтэл даатгалын салбар маань өөрөө тодорхой чөлөөтэй бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгодог байх ёстой. Гэтэл энэ дээр нь тодорхой хэмжээний хязгаарлалтууд нийгмийн эдийн засгийн болон эрхцүү хүчин зүйлс нөлөөлж идэг. Нөгөө даатгалын салбар чинь өөрийнхөө олсон тэрхүү хураамжийн их усэр сангуудыг чөлөөтэй ашиглах боломж байх ёстой. Гэтэл хууль эрхцүү орчноор хаацсан. Дөрөвний жилээс л дөнгөж даатгалын салбар маань тодорхой нэгэн сангаа дөнгөж хөрөнгөний зах зээл рүү оруулах эрхээ авч. Дээрээс нь би батлагтай санал нэг биш байна л да.
төр өөрөө ингэж хувийн хвшлүүдийн хийх боломжтой салбар руу ороод төрийн даатгалын сан, төрийн даатгалын корпорац гэдэг юм уу тийм ээ. Тодорхой салбарын ийм зүйлүүдийг хийгээд байгаа нь бол төрийн хамгийн том буруу зүйл. Төрийн хийж байгаа хоёр дахь буруу зүйл нь юу байгаа вэ гэхээр эрх зүйн орчны маш хүчтэй хязгаарлалтууд байна. Тэгэхээр тэгчж болохгүй, ингэжж болохгүй. Одоо жишээ нь зарим хөрөнгө оруулалтын нээлттэй сан буюу хамтын хөрөнгө оруулалтын сан бол тийм юмд хөрөнгө оруулж болохгүй гэдэг. Дандаа даатгалын салбар бол тийм зүйлүүдэд хөрөнгөний зах зээлд хувьцаа авч болохгүй, хаалттай компани хөрөнгө оруулж болохгүй ч гэдэг юм. Маш олон хязгаарлалтууд байгаа юм. Тэгэхээр миний хувьд бол банкны салбарыг ч гэсэн тодорхой хязгаарлах нөхцөлтэйгээр хөрөнгөний зах зээл рүү оруулах хэрэгтэй, даатгалын салбарыг ч оруулах хэрэгтэй. Тэр ангар захирлын хийсэн улсын гэж хэлээд байгаа тэрхүү сангуудыг ч гэсэн бидний салбар руугаа байршуулах хэрэгтэй. Тэгээд эсрэг талд нь улсын гэж яригадаад байгаа тэрхүү стратегийн ордууд болон бусад салбарын хөвчлөлтийн ч гэдэг юм уу тэрхүү үндэслэлсүүдийг гаргаж ирээд хоёр талаас нь төр дэмжиж өгөх юм бол энэ зах зээл өөрөө босох боломжтой байна. Тэгэхээр энэ хязгаарлах нөхцлүүдийг нь багасгаад харьцангуй чөлөөтэй нөхцөлийг эдийн засагт бүрдүүлж чадахгүй бол өнөөдөр бид ямар ч хууль гаргаад бол энэ зах зээлийг хөгжүүлэхгүй. Хоёрдугаар манай энэ нөхдүүдийн ярьж байгаа иргэдийн мэдлэг муу байна гэдэг. Эзээч бид Монголын бүх иргэдийг хувьцаа мэддэг болгохгүй. Банкны салбарт ягаад хүмүүс мөнгө хадгалуулдаг юм? Банкны бизнесийн ардах мөн чанарыг бол хадгаламж эзэмших жирийн иргэд маань бүгдээрээ л бас л мэдэхгүй байгаа шүү дээ. Гэтэл тэрхүү итгэлийг төрүүлэхөц бүтээгдэхүүн бидэнд байхгүй байгаа. Зүгээр хувьцаа авахд эргэлзэх юмгүйгээр авдаг, эргэлзэх юмгүйгээр авах тэр нөхцөлийг бүрдүүлдэг. Магадгүй одоо энэ хөрөнгө оруулалтын сангууд, зуучлагчид маань бүрэн үйлчлэгээ үзүүлдэг тэр хүнд эрсдэл багтай хөрөнгө оруулалтыг санал болгож чаддаг. Өөрснөө маш өндөр түвшний судалгаа шинжилгээ хийдэг. Цаана тэр шинжилгээг нь хийсний үндсэн дээр оруулах бүтээгдэхүүн байдаг. Ийм иж бүрэн зохиц бодлогын хүрээнд шийдэх хэрэгтэй. Төрийн оролцооны хувьд бол зөвхөн бодлогоор дэмжих ёстой болохоос бид өөрснөө хамтдаа хадгалын компани байгуулнаа ч гэдэг юм уу. Бид төрдөө банктай байна, тэрийг өчрөхийг болгоно ч гэдэг юм уу. Төрийн энэ оролцоонуудыг аль болох шууд бизнесийн салбараас бол татах хэрэгтэй. Бодлогын хүрээнд дэмжих, хянах тэр механизмыг л үлдээх хэрэгтэй юм шиг. Дэлгэр сайхан багшийн хувьд бол төрийн оролцоог аль болохын санхүүгийн зах зээл хязгаарлах хэрэгтэй гэдэг байдлаар зохистой арга тийм. Одоо би ирсэн тийм. Бид нарт одоо бол 8 минут байна. Тэгэхээр хэдүүлээ үнэхээр одоо энэ санхүүгийн зах зээлийг бид нар ядаж энэ 3 тулгуурын яа зөв голдрлоор зэрэгцүүлж хөгжүүлэх боломж гарцыг ярьж байгаа, солонгоруулах гарц ярьж байгаа учраас эндээс та хүмүүс товч өөрсдийнхөө гарцыг миний одоо тухайлбал хөрөнгөний зах зээлд юм уу, даатгалын зах зээлд юм уу тийм нэг товчхон хүсэлвэл за ангар дараагч баруун голч хэлж явчихсан. Тэгээ нэгдүгээр ерөөсөө нөгөө тэр 3 салбартаа тийм ээ хөрөнгөний зах зээл одоо даатгал, арилжааны банкд ижил нөхцөлөх хэрэгтэй. Өрсөлдөх одоо энэ тэнцүү нөхцөл гаргаж иж энэ 3 өрсөлдөн. Тэгэхгүй одоо бол ерөөсөө арилжааны банк нь хуулиар одоо дархлагдсан гэдэг юм тийм болчиход байна шүү дээ. Нөгөө хоёр нь одоо бор зүрхээрээ гэдэг. Ийм нөхцөл хөгжихгүй. За дээр нь тэр эрх тэгш одоо нөхцөл бүрдүүлэхээс гадна тэр нөгөө хоёроо одоо хөгжүүлэх сонирхол байх хэрэгтэй. Одоо хөрөнгөний зах зээлээ үнэхээр хөгжүүлээ гэсэн бодит тийм сонирхол байх хэрэгтэй. Гэтэл одоо өнөөдөр яаж ин гэхээр одоо жишээл 11 сараас хойш хөрөнгөний бирж дээр засгийн газар үнцаас орж ирлээ тийм ээ бонд. За хувьцаа бол сүүлийн хэдэн жил бас эдийн засгийн юутэйгээ уялдаад бас тодорхой хэмжээгээр одоо арилжаанд муудсан. Ингээд засгийн газрын үнцаас сүүлийн 4 сарын хугацаанд бид 100 тэрбум орчим зарлаа. Уг нь энэ бол уг нь эхлэл энийг улам одоо цааш нь нэмэгдүүлээ явсан бол бас хөрөнгөний зах зээлд одоо хөгжүүлэх бас нэг томоохон одоо хөшүүрэг болох байсан. Гэтэл нөгөө арилжааны банкуд маань үүнийг одоо маш их эсрүүцэж байна. Одоо бид засгийн газрын бондыг хөрөнгөний одоо Монгол банкнд зарах хэрэгтэй. Хөрөнгөний одоо бирж дээр явж байгаа арилжааг зогсооч гэдэг юм уу? Дээд хязгаар тавьж гэдэг юм уу? Гэтэл уг нь энэ дээр нь сангийн яам нь одоо Монгол банк нь санхүүгийн зохицуулах хороо уг нь энэ асуудлыг одоо зөвөр зохицуулах хэрэгтэй. Гэтэл нөгөө банкуудынхаа үгэнд ороод одоо яг тэр нөгөө хоёр жишээлбэл салбараа ижил нөхцөл олохгүй байна л т. Одоо яг энэ юу жишээл боллоо. Одоо жишээлбэл эхний 100 тэрбумыг зарсан одоо дараагийн жишээлбэл засгийн газрын үнцаасны арилжаан дээр банкуудын зүгээс маш их шахалт ирж байна. Хөрөнгөний бирж бол бид юу яаж байна? Бидэнд одоо банкны систем дарамт үзүүлж байгаа үнийг зогсоо гэдэг. Хэрэв хөрөнгөний зах зээл хөгжих юм бол одоогийн байгаа 17 банкнаас 5 дампуурна. Харин үүнийг одоо тэр төр засаг маань шийдвэр гаргаж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрж энэ эрсдлийг даана гэсний үндсэн дээр энэ хөрөнгөний зах зээл хөгжүүлэх хэрэгтэй. За жаргалахын гоо. Ер нь эцээцд бол солонгоруулна гэхээр яг га солонгоруулах гэдэг юм хэрэг зэрэг мэдээж хэрэг нөгөө л манай монголчуудын олон жил мөрөөдсөн юм байгаа шүү дээ. Банкны
хүүг бууруулах юмсан, урт хугацааны мөнгөтэй болох юмсан. Энэ өнцгөрөө нэг хэмжүүр бий болгомоор юм шиг байгаа да. А нөгөө тал нь юу гэхээр зэрэг энэ чинь бол мөнгөтэй иргэд маань өөрийнхөө мөнгөө бас хоримтлал үүсгээд тэрнийгээ өсгөх боломж нэм гэдэг тийм. Тэгэхээр энэ хоёр өнцгөөсөө ингээд харах юм бол мэдээж хэрэг одоо эхлээд 200 эрсдэл орчин бас дахиад гарцаагүй яах чарга байхгүй тэр дэд орчод байгаа юм л да тийм. Тэр сая хин ангар захирал хэллээ шүү дээ. Яг адилхан юуны ижил тэнцүү нөхцөл өгмөр. Тэр бол өстой бүр гарцаа байхгүй яах чарга байхгүй зөв тийм. А нөгөө талаас юу гэхээр зэрэг ер нь ганцхан санхүүгийн салбарт биш. Ерөөсөө энэ уул уурхай болон бусад одоо аль салбарт хүн өөрийнхөө орлогыг өөрийнхөө мөнгөөр альва одоо хууль хуульд нийцсэн тийм эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байхад тэр нь цаад учирж байгаа бүхэл цаадуудыг нь үгүй болгох юмнуудыг одоо бас яг адилхан л энэ дээр хиймээр байгаа байхгүй. Тэрэн дотор дахиад нөгөө өмчлөх эрх, дахиад нөгөө хяналт шалгалт, нөгөө авилгалын энэ бүх асуудлууд ч юм бол бүгдээрээ дахиад яг энэ салбар дээр адилхан гарч ирэл байгаа байхгүй тийм. Тэр амархан тийм шийдэл бол байхгүй байгаа бах. Хичээх юм бол түнч олон арга замуудыг гаргаж ирэх боломжтой л гэж үздэг. За наран дэглээ. Яг би дэлгэр сайхан багштай санал нэг юм байна л да. Юу гэх юм бол төрийн оролцоог ерөнхийдөө бол багасгах хэрэгтэй. Яаж вэ гэх юм бол өөрөөр хэлбэл яг одоогийн байдлаар одоо хуулиараа бол бүх юмыг бол баг хоригдсан байна. Ямар нэгэн байдлаар хөрөнгөний зах зээлд оролцъё гэхээр одоо даатгалын компаниуд шиг хуучнаар бол бүр хөрөнгөний зах зээл дээр хөрөнгөний зах зээл дээр тэгээ юм гаргая гэхээр одоо хөрөнгөний ямар нэгэн продукт инструмент гаргая гэхээр нөгөөх нь бас хоригдсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр эрсдлийг бол хин тэр эрсдлүүдийг бол юунууд нь хөрөнгө оруулагч нь өөрөө хүлээж байх ёстой гэсэн суртахууныг олох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ тэднийг ойлгоод тэгээ тэр хүн компани нь бол компаниас л даатгалт нь иймэрхүү юм гаргаж байна гэх юм бол тэрийг нь ойлгоод тэр эрслээр тулгуурлаад ашигыг бол хин хөрөнгө оруулагч нь авах ёстой байдал чинь манай юунаас болоод төрөөс болохоор тэр бүх эрслийг гаргаж болохгүй шүү гэж хаацсан байдаг. Тэгээ эрсэлгүй ямар юу авах вэ? Хөгжил гэж байхгүй тийм биз дээ. Тийм л асуудал. За бэлгүн. Миний хувьд хоёр асуудал харагдаж байгаа. Яг өнөөдөр бид нар хийж чадах. Энэ хоёр асуудал нэг нь юу вэ гэхээр мэдээллийн ил тод байдал. Ялангуяа хөрөнгөний зах зээл бол цэвэр итгэл дээр толгуурлаж явдаг. Тийм болохоор нэг талаас нь үнэхээр хөрөнгө гаргая гэж байгаа бол тэрнийх нь хөрөнгөний гарах зөвшөөрлийг олгосон шиг олох хэрэгтэй байна. Одоо яаж нэг гэхээр яг ямар компани хуулийн хугацаанд тэдний хэмжээнд үзэн шалган за тэгээд team list хийгээд ийм нөгөө хязгаарлалсан бодлогууд маань айгүй их болчиход байгаа юм л да. Хязгаарлалтууд маань. Энэ хязгаарлалтууд нэг мөрсөн бүр алга болгож өгөөч. Альва компани магадгүй түүц ч юм уу те. Түүц гэсэн бизнес шүү дээ. Алгаагүй. Өнөөдөр чинь нэг төгрөгийг маргааш яаж хоёр төгрөг болох вэ гэдэг л асуудал ярьж байгаа болохоос энд нэг тийм хүний толгой эргээд байх тийм айхтар асуудал биш. Шинжлэх ухаан бол биш. Тэгэхээр энэ компаниудын гарах процессыг нэгдүгээрт нь маш амархан болгож өгөөч. Хоёрдугаарт нь нэгэнт гарцсан компаниудыг үнэхээр мэдээлэл өгөхгүй байгаа бол энэ компаниудыг дилист хийгээч. Хөрөнгөний биржээр баахан зомби компаниуд байгаа. Энэ компаниудыг цааш нь дилист хийж зах зээлээс гаргаж өгөөч. Ийм л хоёр юутай л юм да. Зам байна. За яа харахгүй өнөөдөр бид нар бас уучлаарай хугацаа минут маань дууссан байна. Тэгэхээр өнөөдөр бол одоо бид нар яа харахгүй Монголд санхүүгийн одоо салбарын үйлчилгээг солонгоруулах боломж гарч байна гэдэгтэр манай оролцогчдын зүгээс маш олон санаа гарлаа. Яагаад солонгорч чадахгүй байгаа? Үнэхээр нэг хөл дээрээ догонцоод байгаа санхүүгийн салбарыг яаж 3 тулгууртай болгох уу гэдэг гарц шийдлийг бол нэлээд бас гайгүй болж харвуу. Гол нь одоо шийдвэр гаргах түрүүн бидэрт хэлээ итгэл хэрэгтэй. Бас энийг хийх сэтгэл хэрэгтэй. Энэ салбарт яг энэ эрх зүйн зохицуултыг нь бас яаж илүү төгөлдршүүлж болох уу? Хийх чадамжтай магадгүй төр зохицуулах одоо бодлого нь яаж зөв гарах уу? Гэт энд маш олон асуудлууд уялдж байгаа ч гэсэн эцсийн бүлэгтээ санхүүгийн салбар гэдэг бол Монгол улсын хөгжлийн яа харахгүй гол артерийн судас учраас энэ артерийн судасаар бүхэл хамтын шийдвэрлэл байх хэрэгтэй. Ингээл бид нар дор дороо яриад байх биш. Хамтын шийдвэр байх хэрэгтэй. Хоорондоо уялдаа холбоотой ойлголцох хэрэгтэй. Яа харахгүй хамтын шийдвэр байгаасаа тэгэхээр үнэхээр одоо энэ санхүүгийн салбар маань цаашаа хөгжиж Монгол улсын хөгжилд бас илүү түлхэж өгсөн ийм санхүүгийн салбартай болоосай. Тэг ингээд хэлцүүлэгт оролцсон та бүхэнд баярлалаа. Анхаарлаа хандуулж бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Баяртай. 60 минут ингээд ороод байсан шүү дээ.